За эмнэлгийн хувьд болохоор одоогийн байдлаар 136 хүнтэй манай орон нь болохоор 325 ортой байгаа. За баярын өдрүүдэд гэх юм бол өчигдөр шиний нэгэн 2-ны байдлаар бол 21 хүүхэд твцсэн байна. Энд болохоор ханиад том хатгаагаар болохоор хүндэрсэн байна. Том хүмүүсийн хувьд болохоор архаг хууч өвчнүүдийн сэтэрлэр илүүтэй хөвтөж. За манай дүүргийн эмнэлэг дээр болохоор баярын өдрүүдэд болохоор 10-аас 16 цагийн хооронд гэмтэл мэсцлийн боолт эмчийн үйлчлэгийн тусламж үйлчлэгээ үзүүлж байна. Энэ болохоор яг баярын өдрүүд болохоор хуваарлагдаад ерөнхийдөө гарч ажилдаг байгаа. Тэгээд одоо энд голчлон боолт хийлгэж байгаа усуд болохоор мэсцлийн боолт. Тэгээд хатаг буглаа нээлгсний дараах боолтууд хөвчлэн голчилж байна. За гэмтлийн тусламж үйлчлэгээний хувьд гэвэл яг анхан шатны тусламж үйлчлэгээ болохоор гэмтлийн эмнэлэг үзүүлдэг. 2 дугаар шатлалын тусламж үйлчлэгээ болохоор манай эмнэлэг болохоор бас мэсцлийн дараах, алгааны дараах боолтыг болохоор гэмтлийн дараах боолтыг болохоор хийдэг байгаа. За өнөөдөр өдрийн байдлаар бол 10-аас 16 цагийн хооронд болохоор ажил руугаа гүйцэтгээд ингэ байж байна. Одоо бол нэг 5 үйлчлүүлэгч ирээд боолт тусламж үйлчлэгээ авчаад байж байна. Инхбаторыг үйлчилсэн. Их хэмж. Совилогч номин бэлэг. За манай өрхийн эмнэлэг нь Сүхбаатар дүүргийн 11-р хорооны дотны туслагч нэртэй өрхийн эмнэлэг байгаа. Баярын өдрүүд 10 цагаас 16 цагийн хооронд ажиллаж байгаа. Тэгээд шиний 1 болон шиний 2-нд нийт 14 үйлчлүүлэгч үзүүлсэн байгаа. Тэгээд өнөөдрийн байдлаар бол хүн өглөөгийн ирж үзүүлэг байна. Жижүүр тагаа судагч нар. За хэн юм блэ? За. Нэрний зүтгэн өдрөнүүд ээ. Ер нь нөгөө хүүхдийн тасгаар ороод гэсэн юм яалтаа ингээд орох гэдэг юм уу түр Зэт болрын дээр үнэтэй чиглэл Ер нь бол яг нууснаас нэг шинжилгээ авах шаардлагатай байна. Ош тодорхойлох шаардлагатай байна. Тэдэр талаасаа ерөөсөө хангалттай. Тэдэр талаасаа
гэмтлийн үед 3 4 эмчтэй байна да. Тий. Төв дээр гэмтлийн 2 эмч, нислэгийн 1 эмч. Тэр дөрж явах хоёр. Юу вэ? Гидэл мислийн гэж явах юм уу? Тийм, гэмтлийн эмч. Гидэл. Хэд хичээлдээ ажиллаж байна? Би сайн хэлсэн. Зурцар күстэй хэдэн сар дадлах хэдэ? 3 сар жаахан. Өрхийн эмнэлэг дээр дадлах хэдэ? Нэг өрхийн нэмэлт тэгээд нэгдсэн нэмэлт гарах ёстой. Тэгээд энд 4-7 хоног хийж байна. Жижигрийн хуваар гэж байна уу? Ямар гэж байгаа юм бэ? Мөрөл гэж өгч байна. Ямар дуулаг зурж гарсан мэдээг цаг тухай. Хүүхдээ аваалахаар халаад болоод өмсөхгүй байна. Тийм нөлөөг байна. За 17-нд болохоор нийт 3, 0-1 насны 2, 40-аас 60 насны 1. тэр их салбартай газар руу хүүхд очиулахгүй гэсэн бодлоо. Баяр уучлалаа. Мэдээж хүмүүс